За сайн байцгаана уу хүүхдүүдээ биологийн шин ээлжид хичээл эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ эсэмчлэг метод цогцлын талаар үзэх болно. За өмнөх хичээл дээр эсийн цикл буюу мөчлөгийн талаар үзсэн байж байгаа. Хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа нь интерфаз буюу бэлтгэл үе шат бөгөөд энэ нь дотроо G1, SG2 гэсэн 3 үе шаттай. Харин бэлтгэл үе шатны дараа метод үргэлжилж байгаа. За тэгээд профаз, метафаз, анафаз, телофаз гэд их амархан цэжлэх юм бол пимат гэж цэжлждэг. За түүний араас цитокинез үргэлжилсэн ийм эсийн хуваагдал байгаа. За өнөөдөр бүгдээрээ методын талаар голчлон ярилцгаолно. За ямар ч тач лсэн G1 SG2 дээр юу болсныг эргэж маш хурдан санацгаая. G1 буюу GAF1 дээр хамгал эргэтэнцрүүдийн олшруулж, ер нь эс томорж энэ ДНХ нийлэгчгэд бэлдсэн. За G1-ийн дараа бол S буюу ДНХ нийлэгч үе шат эхэлж байгаа. ДНХ хоёрчлогдоод улмаар хроматид хойшлогдож байгаа талаар бүгдээрээ өмнөх хичээл дээр үзсэн. За G2 дээр бол бас эсдэг энерги нөөц нэмэгдээд эс хуваагдахад бэлэн болсон. За улмаар бидний өнөөдрийн гол сэдэв болох метод хуваагдал эхэлж байгаа. За энэ методгүйгээ зарим номдэр бичсэн байдаг. За багш нь метод гэдгээр нь явлаа. За энэ дээр бол метод хуваагдал үе шат цитокинез гэсэн юм хоёр хэсэг орж ирж байгаа. Тэгэхээр бэлдэж байгаа ДНХ-ийг хоёрчлаад дахиж бэлдэж байгаад эсээ хоёр хуваадаг байх нэ. За тэгэхээр үе шатуудыг ингээд нэг нэгээр нь үзье. За хамгийн ихний үе шат профаз гэж байгаа. За тэгээд зарим номдэр прометафаз гэдэг профаз метафаз хоёрын дунд нь бас нэг юм завсрын үе шат оруулсан. За түүнийг нь бас үзье. За юуны өмнө интерфазын G2 шатн дээр манай эс яаж харагдахыг бүгдээрээ харцгаая. За энд бол эсийн плазма мембран харагдж байна. За бүгдээрээ энд бүүмийн мембраныг харж байна. Бүүмэн дотор бол бүүмхэн байгаа. За тэгээд энэ орооцолцсон уцлах хэсгүүд бол хоёрчлогдсон хроматинууд гэж байгаа. Бүгдээр өмнөх хичээл дээр бас хромосом бол шууд хромосом хэлбэрээр харагддаггүй. Интерфазын үед хроматин хэлбэрээр байдаг талаар үзсэн байж байгаа. За энд харин манай центросом харагдаж байна. Хос центроилоос тогтож байгаа. За тэгээд энэ нь бол нөгөө хромосомуудыг татахад хоёр тишин татахад хэрэг болдог гэж байгаа. За интерфазын G2-ын дараа эсийн метод хуваагдал үе шат буюу профаз эхэлж байна. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр ажиллах юм бол нөгөө манай хроматинууд юу болцсон байна? Хромосом болчиж тэгээ H2 хроматидаас тогтно өөрөлдөх бол ДНХ-ийг хоёрчлаад бүх мэдээлэл хоёрчлцсан учраас хоёр хроматидаас тогтсон хэлбэрээр харагдаж байна. За тэгээ энэ дээр бол хромосомын центромер харагдаж байна. За ингээд прометафаз эхэллээ. За ингээд саарах юм бол бүүмийн мембранууд уусчихсан юм жижиг тасархаанууд болсон байгааг харж болж байна. За энэ дээр бол кинетохорын хэсэг сайн харагдаж байна. Бүгдээрээ хромосом мэдээлэл дээрээс кинетохорыг үзье. За ерөнхийд нь профаз үе шатаа дүгнэж үзэх юм бол бүүмийн бүрхүүл уусдаг байх нь, бүүмхэн уусдаг байх нь, хромосомууд эргчлэгдэж гэрлийн микроскопт харагдах хэмжээнд очдог байх нь, эсийн төв хоёр салж хоёр туйл хэсэг рүү шилждэг байх нь. За түүнээс хуваагдлын эрүүл хэлбэр нь бий үүсдэг байх нэ. За дараагийн үе шат буюу метафаз үе эхэллээ. За энэ үе шатн дээр харах юм бол энэ метафазын хавтан гэдэг энэ эсийн экваторын төв гэж ярьдаг. Энэ хэсгээр метафазын хавтан үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хромосомууд маш сайн эрчлэгдээд гэрлийн микроскопт харагдах үйс болоод экваторын орчимдоо нөгөө хромосомууд маань игнэж байрлаад тэгээ энэ үед бол бид нар хромосомыг тоолжуулдаг. Тэгээ центромерээрээ эрүүл хэлбэрийн уцлагт бэхлэгдсэн байгааг харж болж байна. За яг энэ бид нар энэ жишээ олгож авч байгаа эсэн дээр 4 хромосомтой эс үйж байна. 4 хромосом нь төв рүү жагссан, хоёр тал руугаа центроилууд салцсан. Тэгээд эрүүл хэлбэрийн уцлагууд үүссэн. За яг кинетохорын хэсэг дээр уцлагууд ингээд залгагдчихсан. Хоёр тиш нь хроматидэрэн салахад бэлэн болсон байна. За түүний дараа анафазын үе шат эхэлж байгаа. Нэг юмыг анзаараарай хүүхдүүдээ. Яг энэ дээдлийн зураг нь бол яг бодит зураг гэж байгаа. Доотлих нь бол схемчилсэн зураг байгаа гэсэн. За ингээд төөрөө жигссэн байсан хромосомыг хроматид дээр нь хоёр туйл руугаа ингээд татаж салгаж байна. H2 хроматидууд нэг нь дээшээ нэг нь доошоо хоёр туйл руугаа ингээд шилждэг байх нэ. За түүний дараа телофазын үе шат эхэлж байна. Телофаз болон цитокинезийг хамт авч үзье. За тэгэхээр энд бол ингээд бүүм шинээр хэлбэржиж эхлэв. Энэ хуваагдлын 3 гэдэг хэсэг энэ голоор нь үүсч эхэлж байна. За бүүмийн бүрхүүл хэлбэржиж эхэлж байна. Тэр үндсэндээ хроматидээс салгацсан юм чинь тэр нь буцааж нөгөө жоохон хроматин болж задраад тэгээд шинээр бүүмийн бүрхүүлүүд үүсдэг байх нэ. За бүүмийн бүрхүүл шинээр бүрэлдэжлээ. Тэгээ бүүмийн бүрхүүл үүссэн чинь бүүмхэн дотор нь үүсэж байна. За тэгээд цитоплазм хуваагдаж шинэ эс хоорондоо бүрэн тусгаарлагддаг байх нэ энэ үе шатны дараа гэхэд. За ингээд амтан болон ургамлын эсийн цитокинез жоохон ялгаатай явдаг. Тэр талаар
харьцуулсан зураг харуулж ийнэх шин. За энэ дээр болохоор нөгөө хуваагдлын уруу харагдаж байна. Энд бол микрофиламентийн агшигч цагираа харагдаж байна. За энэ амтны эс дээр явж байгаа. Ингээд хоёр төлөөс үүсдэг бахны. Тэгвэл ургамлын эс бол хамтай. За хамтай учраас шууд ханана гурав үүсгэж чадахгүй. За тэгэхээр яах вэ гэхээр юу ч болсон энэ эсийнх нь голоор нь эсийн хавтан үүсч эхэлдэг. За энд дээдлэлт нь микроскопоор авсан зураг, доотлолт нь эсэмжилсэн зураг харагдаж байна. За хавтан үүсээд тэгээ хоёр тийш явсаар хагаад шинэ эсийн хан үүсээд ингээд нэг байсан эс маань голоороо хамтаа болсон учраас хоёр төлөөс үүсдэг байх нэ. За ингээд метоз хуваагдлаа ерөнхийд нь ач холбогдлыг үзэх юм бол метозын үр дүнд үүссэн төлөсүүдийн хоромсомын тоон их хоромсомтойгоо яг адилхан байдаг бахна. Яг адилхан юм хоёроос үүснэ гэсэн. За тэгээд өмнөх их эстэйгээ яг 100% адилхан генетикийн мэдээлэлтэй байдаг. За тэгээд ерөөсөө энэ хуваагдал хаана явагдах вэ гэхээр бидний биений хэсгүүдэд явагдаж байгаа. Бэлгээс үүсдэг хэсгээс бусад хэсэгт явагддаг учраас бидний хүүхэд жишээлбэл өсөж том болж ийн хүмүүс ингээд жин нэмэгдэж ийн гэдэг ч юм уу тэр тохиолдолд дандаа метоз хуваагдал хэсгүүдэд явагддаг байна. За тэгээд магадгүй арьсан шалбарах ч юм уу гинтэж бэртэх тохиолдолд буцаад идэгдэг. Тэр нөхөн түлжилт явагдаж байгаа гэдэг нь тухайн хэсгийн эсүүд хоёрчлогдсонтой холбоотой байдаг байна. Харин нэг эсэд зарим нэг бактери өндрийн хувьд бол бэлгийн бус үржлийг нөхцөлдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл бактериэс 20 минут тутамд хоёрчлогдно гэж үзэх юм бол цаана дандаа метоз хуваагдал явж идэг гэсэн байна. За хүүхдүүдээ энэ зургийг хараад ямар үе шатыг харуулсан байна, ямар процесс болго гэдгийг бичлээд зогсоож агаад мэдлэгээ баттгаж зэрэг тэгээд хэрвээ нэрлэж чадахгүй юу болсныг мэдэхгүй бол өмнөх бичлэгээ урагшлуулж үзээрэй гэж хүсэж байна. За бүгдээрээ ямар ч байсан эсийн амьдралын мөчлөгдийн хийгийн репликацтай холбон тайлбарлах гэдгийг өмнөх хичээлдэр үзсэн. За тэгвэл метоз, кариокинез, цитокинез гэдгийг оролцуулан тайлбарлах гэдгийг сая үзлээ. Тэгэхээр кариокинез гэдэг нь болохоор бүүм хуваагдаж байгаа тэр хэсгээ л бол хэлж байгаа. Ерөөсөө түүрж болохгүй шүү. Карио гэдэг нь бүүм гэсэн. Цито гэдэг нь эс гэсэн үг. Тэгэхээр цитокинез гэдэг нь хамгийн сүүлд цитоплазм хуваагдаж байгааг л хэлж байгаа гэсэн үг байна. За ингээд өнөөдрийн хичээлээ анхаарч сонсож тэмдэглэж авч оролцсонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.